40-р бодлогоос үргэлжлүүлье. Гөлгөр хэвтэй хавтгаагаар угталцсан хөдлөх 2 үрэл төвийн харимхаа мөргөлдөв. Мөргөлдөөний дараах бийсийн хурдыг олооч гэсэн юм. За мөргөлдөөний өмнөхөн M1-ийг үржих нь V1, хасах нь M2-ыг үржих нь V2 хөдөлгөөний тоо хэмжээтэй байгаа. Тэнцүү мөргөлдөөний дараа ингээ бодчих бүгдээрээ. M1 масста B маань U1 хурдтай 100 гар тийшээгээ нөгөөх нь U2 хурдтай баруун гар тийшээгээ хөдөлсөн гэж бодчих. Хасах M1 U1 нэмэх нь M2 U2 болох нь. Тоо өгöd галбирчуулж явах юм. Энэ 2 юм байна. 2 V1 буюу энэ 6 болох нь байна. Нөгөөх нь бас л 6 болох нь байна. Хасах 2 U1 нэмэх нь 3 U2 буюу 3 U2 тэнцүү 2 U1 болох нэ. Энэ дээрээс U1 гэдэг бол 1.5 U2-тай тэнцэх байна. За энэ бүгдээрингийн орлуулах дараагийн тэгштгэл болоо явчлаа. U1 тэгштгэл номер 2-гийн тэгштгэл номер 3 дээр юу бичих вэ гэхээр хурдуудынх нь нийлбэр ялгуурыг энэ бүгдээрээ бичье. Эхний бие дээр ингэж авч үзэх хэрэгтэй. Эхний бие дээр V1 гэдэг хурдтай байжгаад дараа нь U1 гэдэг хурдтай болсон. Тэнцүү. Дараагийнх дээр нь ингэж авч үзэх хэрэгтэй бүгдээрээ ингэж харах хэрэгтэй. Хасах V2 хурдтай байжгаад U2 хурдтай болсон. Ингээд U1 дээр нэмэх нь U2 гэдэг нь V1 дээр нэмэх нь V2 болчлоо. Эдгээрийг бүгдээр ингэ нэмье. U1 дээр нэмэх нь U2, V1 нь 3 нөгөөх нь 2 нийтдээ 5 болох нь байна. U1-ийг орлуулчих бүгдээр 1.5 U2 нэмэх нь U2 тэнцүү 5, 2.5 U2 тэнцүү 5, U2 2 метр секунд гарах нь байна. U1 нь 3 метр секунд болох нь байна. 41-р бодлого. Гөлгөр хэвтэй хавтгаагаар угталцсан хөдлөх ижил мастай 2 үрэл төвийн харимхаа мөргөлдөв. Мөргөлдөөний дараах бийсийн хурдыг олооч гэсэн байна. Бийсийн массыг ижил гэж үзчихье бүгдээрээ. Ижил мастай mm гэдэг угаасаа өгчихсэн байна энэ дээр. За бичи m-ийг үржих нь 4, хасах нь 2-ыг үржих нь m. Тэнцүү харимхаа мөргөлдсөн байна. Яг л нөгөөх нь шиг. Ингээд энэ буцаад U2 хурдтай явсан, энэ буцаад U1 хурдтай явсан. M1 тэр нь хасах, нэмэх нь MU2 байна. За иймүүд нь хураагдчихна. Энэ хоёр хэд гарах вэ гэвэл 2 гарах нь байна. Энэ дээрээс U2-оос хасах нь U1 юм байна гэдэг ингээд бүгдээрээ харчих юм. Дараа нь яах вэ? Мөргөлдөөний дараах бийсийн хурдыг бол гэтэл энд 2 үл мэдэгдэгчтэй нэг тэгштгэл байгаад байна. Тийм учраас ингээд аваад үзчихээ дүүлээ. Энэ нэг хурдны нийлбэр ялгууруудыг энэ хооронд нь тэнцүүлж. Яаж тэнцүүлэх вэ гэвэл 4-тэй хөдөлж исэн байна. Дараа нь U1 хурдтай болсон. 2-дугаар масс нь хасах 2-той хөдөлж исэн, дараа нь U2-тэй болсон. Ингээд U1 дээр нэмэх нь U2 6 метр секунд болох нэ. За метр секундын хайчи 6 болох нь байна. U2-оос хасах нь U1 тэнцүү 2, U2 дээр нэмэх нь U1 тэнцүү 6. Энэ хоёрыг хооронд нэмэх юм бол эдгээр нь хураагдаад 2U2 тэнцүү 8 болох нь байна. U2 4 болох нь байна. U2 4 болно гэдэг чинь U1 нь 2 болно. Секунд энэ метр секунд. 42 гөлгөр хэвтэй хавтгаагаар угталцсан хөдлөх 2 бөөрөнцөг төвийн абсолют харимхаа мөргөлдөв. Мөргөлдөөний дараах бийсийн хурдыг олоорой. За тэгвэл яг л адилхан. Дахиад M1-ийг үржих нь V1 хасах нь M2-ыг үржих нь V2 тэнцүү. Дахиад ийшээгээ явж байгааг л үзчихье. U1 ийшээгээ явж байгааг үзчихье. U2 энэ маань U1 хасах M1 U1 нэмэх нь M2 U2. Тоонуудыг нь өгч 2 2 болно. 2 1 чинь 10-аас хасах нь 30. Тэнцүү M2 3 U2 хасах нь 2 U1. 3 U2-оос хасах нь 2 U1 тэнцүү хасах 20 гарах нь байна. Энийг хэдүүлээ ашиглана. Дараа нь ингээд аваад үзчихээ хэдүүлээ түрүүний шиг. Энэ хурдуудыг энэ хооронд нэмж хасаад тэнцүүлчих. Эхлээд 5 гэдэг хурдтай байсан юм байна. Дараа нь U1 хурдтай болсон. Харин 2 дугаар B нь хасах 10 гэдэг хурдтай болж байгаад U2 хурдтай болсон. Ингээ U1 дээр нэмэх нь U2 гэдэг бол 15 гарах нэ. Энэ дээрээс U1 нь 15-аас хасах нь U2 болох нь. За энийг орлуулъя бүгдээрээ. 3 U2 хасах нь 2 U1. 2-ыг үржих нь 15 хасах U2 тэнцүү хасах 20 гарна. 3 U2 хасах 30 нэмэх 2 U2 тэнцүү 20. 5 U2 тэнцүү энэ бол 20 байгаа шүү. Энийг юусоо мартаж болохгүй. 30 10 болох юм байна.
Ингээд U2 гэдэг бол 2 м/сек болох нэ. U1 нь хэд болох вэ? Энэ хоёр юм бол энэ 15-аас 2-ыг асаад 13 м/сек хурдтай явж байна. За энэ дээр алдсан юм байгаа юу? Байхгүй. 43. Гүлгэр хэвтэй хавтгаагаар угталцсан хөдлөх 2 бөөрөнцөг төвийн абсолют харимхаа мөргөлдөв. Мөргөлөөний дараах бийсийн хурдыг олооч гэсэн. За энд нэг Ö үсэг дутсан байна. Мөргөлдсөнийхөө дараа ингээд явсан гэж үзье. Энэ буцаад U1 хурдтай, нөгөөх нь улбар шар нь U2 хурдтай явсан гэж бодчих бүгдээрээ. M1 V1 нэмэх нь M2 V2 тэнцүү хасах M1 U1 нэмэх M2 U2 ихний тэгштгэл тоонуудыг бүгдийг нь өгчээ. Энэ 60 байна. Нэмэх нь энэ 326 66 M2 2U2 хасах нь M1 10 10 U1 U2-оос хасах нь 5 U1 тэнцүү 66-ыг 233 болох нэ. Бүгднийг нь 2 тугаацаа гэж бодчих. Энийг ийм тэгштгэл. За дараа нь хідүүлээ. Дахиад ингээд авч үзэн гэсэн. Энийг энтэй, энийг энтэй хооронд нь нэмж хасаад үзүүлж бай. 6-таа явж исэн, U1-тэй буцсан, 3-таа явж исэн, U2-тэй буцсан. Ингээ U1 нэмэх нь U2 гэдэг бол 3 м/сек эсвэл 3 байх нэ. U1 нь 3-аас хасах нь U2 болоод түүнийг орлуулчих. Хааш нь орлуулах вэ гэхээр энэ тэгшүүл зүг дотор байгаа тэгштгэл рүү орлуулчих. Тэгвэл U2 хасах 15 нэмэх 5 U2 бол өгшөөр үржигдээд тэнцүү 33. 6 U2 33 17 15 18 гарах нь 18. Ингээд U2 3 м/сек гарах нь байна. Харин U1 нь хэд гарч байна? Хэрвээ U2 3 м/сек юм бол U1 нь 3-аас 3 буюу тэг зогсох нь байна. 44. Гүлгэр хэвтэй хавтгаагаар угталцсан хөдлөх 2 бөөрөнцөг төвийн абсолют харимхаа мөргөлдөв. Мөргөлдөөний дараах бийсийн хурдыг олоо гэсэн байна. Дахиад харимхаа мөргөлдсөн юм чинь бичиж M1 V1 хасах M2 V2 дахиад ингээд бодно шүү дээ. Ийшээгээ U1 ийшээгээ U2 хурдтай хөдлөж байгаа. Хасах M1 U1 нэмэх нь M2 U2. Шууд орлуулаа явчих. Энэ бол нэг гарах нь хасах нь 9981 M2 чи 9 байсан 9 U2 хасах 1 U1 9 U2-оос хасах нь U1 тэнцүү хасах 80 гарах нэ. За энэ миний нэг ашиглах тэгштгэл маань байна. Нөгөөдхийг нь бас хурдны хамгаалаас гарч нэгтэй явж байгаад U1-тэй буцсан. Нөгөөх нь хасах 9-тэй явж байгаад U2-оор буцсан. U1 дээр нэмэх нь U2 тэнцүү 10. Буюу U1 нь 10-аас хасах нь U2. U1-ийг орлуулнаа цөмөр. Хаашаа орлуулах вэ гэхээр энэ тэгштгэл рүү орлуулчих. Хасах 10 нэмэх U2 хасах 80 10 U2 хасах 70 гарч байна тийм ээ. U2 хасах 7 м/сек. Хасах 7 гэж юу гэсэн үг? Хасах гэж үзэж байгаа чиглэлд хөдөлж байна гэсэн. Хаашаа вэ гэхээр зүүн гар тийшээ хасах чиглэлд. Түүний дараа U1-ийг олъё. U1 10-аас хасах нь хасах 7 буюу 17 м/сек болно. 45 дахь бодлого 9 м/сек хурдтай 5 кг мастай бөөрөнцөг 50 байсан M2 мастай бөөрөнцөгтэй төвийн абсолют харимхаа мөргөлдөжээ. 50 байсан би юм мөргөлдөөний дараа ийм хурдтай хөдлөх бол M2 массыг олоо гэсэн юм. Бичээ M1-ийг үржих нь V1 нэмэх нь тэг тэнцүү тэг дээр нэмэх нь M2-ыг үржих нь V2. Ингээд орлуулъя бүгдээрээ 5 9 45 M2 нь мэдэгдэхгүй байгаа хурд нь мэдэгдэж байгаа 3 M2 45-ыг 3 тугаа буюу 15 кг мастай байсан байна. 46 дугаар бодлого гүлгэр хэвтэй хавтгаагаар угталцсан хөдлөх 2 бөөрөнцөг төвийн абсолют харимхаа мөргөлдөв. Мөргөлдөөний дараа M1 мастай бөөрөнцөг зогссон бол M2 мастай биеийн хурдыг олооч гэсэн. За дахиад эхнээс нь бичиж бүгдээрээ M1 V1 хасах нь M2 V2 тэнцүү энд тэг болсон байна. Нөгөөх нь M2 нь U2 хурдтай цаашаа үргэлжлүүлж байгаа юм байна. Орлуулъя 50 хасах 30 тэнцүү 5-ыг үржих нь U2 тэнцүү 20-ыг хуваах нь 5 буюу 4 м/сек хурдтай цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэх нэ.